Өө ээж, би сайн байгуу. Ядраагүй. Хоолой сайн хийж байгаа. Аа. За ойлголоо. За, хайртай шивжээ. За. Өө ээж, би харин нөхрөө ирэхээс өмнө хоолой хийх гээд. Чи ээжтэйгээ ээж гэж хэлэхдээ зөөлөн сайхан дуугаар. Намайг ээж гэж хэлэхдээ үзэн ятсан дуугаар хэлээд байна те. Үгүй ээж. Тэгж санагдаад байгаа юм да. Яасан? Ямар ч уггаа зурх гэдэг юм. Үгүй харин нөхрөө ирэхээс өмнө гурилтай шүл хийчихдээ юм уу гээл. Өдөр болгон нэгэн хэвэн байдаг хоо. Хүүхдэд маань нэг айтайхан сонин содон хоол хийгээд өгч болохгүй байна уу? Үгүй болно ээж, би тэгтээ охиныхоо хичээлийг татуулахгүй бол амжихгүй болчихно. Чи нэг үргэлж өдөр шатаг точих юм а те. Гэр бүлээ элэг бүтэн авч үлдмээр байвал зүгээр миний хэлснээр хий. Ойлгосноо? Хүүдээ би ганцхан үг шивнэхэд л чиний амьдрал тал болно штэ. За ээж хий. Ажиллагаа ихтэй хизээ хоол хийгээрэй. Тэгээ ээж гоё солонгос хоол хийчихээч. Тасархай. Ингээд хайр үргээд идэх штэ. Ижийг хүлээж. Охиныхоо хичээлийг хэл хэмрээдэг. Ээжийн хэлсэн хоолыг хийх бол алуулах гэдэг. Яаж амжуулах вэ? Оо нэр супер фреш аваад болоо юм ба штэ. Хараа. Яаж юм гоё амтал хийсэн бэ? Супер фрешийн хоолнууд нь хорхон модон бэлэн болдог болохоор хэмнсэн цагаараа өөртөө болон гэр бүлдээ цаг зав гаргах боломжийг олгодог. Хамгийн гол нь солонгос тоогоочин жороор бүх орцонд нэг утанд багтсан хоол гээд боддог. Бас олон орц материал цуглуулах шаардлагагүй гэдгээрээ даваа талтай мэлээ. Дээрээс нь хүмүүс бүр шинэ жилээр гэрээхэндээ цаг заваа зарцуулна гэд энэ супер фрешчэнд баярын ширээний тренд хоол болж байгаа гэж юм. Лааж штэ хараа. Лаач байгастай хараа. Мэдгүй медиа эйженси маань контент болон рил бичлэгэндээ Энэ оныг дуустал 30% супер сейл зарлалаа. таны захиалсан контент манай YouTube суваг, Facebook пэйж, TikTok болон Instagram дээр байших ба стори хүртэл хийгдэнэ. Бидэнтэй холбогдохыг хүсвэл манай пэйж рүү чат авчирэй.